Шилний хэмжээнээс гадна энэ бидний аваад байгаа шинжилгээ яагаад чухал вэ гэвэл таны эвэрлэгийн зузаанаас бид таны шилний хэмжээг хасаж танд хэр их хэмжээний эвэрлэг үйлдэлийг нь тооцоолж үздэг байгаа. Энэ байдлаараа бид нар хараа засах мэс заслын үеийн аюулгүй байдал болон дараа нь гарах үр дүнг үнэлж үздэг. Эхний шинжилгээгээр хүүхэн харааны хэмжээг харанхуй, бүдэг гэрэл болон гэрэлтэй үед ямар байгааг хэмжиж үздэг. Эвэрлэгийн топограф шинжилгээ нь таны эвэрлэгийн гадаргуу, жигд бус байдал болон зузааны хэмжээг гаргаж өгдөг. Эвэрлэгийн хэмжээнээс шилний хэмжээг хасаж бодно. Үлдсэн эвэрлэгийн хэмжээ танд лазер мэс засал хийлгэх боломжтой эсхийг нь тодорхойлоход тусалдаг. Жишээ нь таны эвэрлэгийн голын зузаан 0.5 мм байлаа гэж үзэхэд та хасах дөрвөн диоптрийн спешиал зүүдэг байлаа гэж бодож үзье. Тэгвэл таны үлдэх эвэрлэгийн хэмжээ нь та манай эмнэлэг дээр фемтолейзик, лейзик, смарт сайт болон транспиарк гэсэн дөрвөн төрлийн хагалгаанд орох боломжтой гэсэн үг.